яг одоо энэ хүчингийн хэрэг үйлдээд байгаа хүмүүс нь юунаас болоод үйлдээд байгаа юм бол? Тэр хүн нэгдүгээр өөрөө эрт бэлгийн харилцаанд ороод эхэлчихсэн. Ганц би удаан явчихсан. За мөн замбраагүй бэлгийн харилцаатай олон төрлийн гаж юм сексэн амьдралыг илүү таашааж үздэг. Цаашлаад нөгөө эцэг их нь багт нь сэтгэл зүйн хувьд маш их дарамт үзүүлдэг. Үр хөвгтөө багт нь одоо оролддог байсан. Энэ хүмүүс тэгж хардаг л да. Нөгөө л ажилгүй тэ зүс царай муутай. За ер нь шороо оронгоор явчихсан. За ер нь бол бүтггүй л хүмүүс ийм хэргийг хийн штэ л гэж ойлгодог. Гэтэл өнөөдөр санаанд ормгүй өнөөдөр мундаг ажилтай, бизнестэй хүмүүсүүд энэ гэмтэргийг үйлдсэн тохиолдол зөндөлс байж байгаа. Хүлээж аваад асуудлыг ингээд цагдаа шүүхэр болдог хүмүүс бай. Зарим нэг нь итгэхгүй одоо нөхөр ч юм уу те энэ асуудлыг хийцсэн. Нэгс хойд эцгэн ч юм уу хийцсэн. За нэгсэл ах トゥ амрах садны хүүхдүүд энэ гэмтэргийг үйлдэлсэн. Ингээд яхаа хань ижлээ ялтан болох юм уу? Нэгсэл одоо ах トゥ амрах садныхаа одоо өр хүүхдийг шоронд ял хөдлүүлээд явах юм уу? Ингээд гэр бүлийн харилцаа чинь энэ хүүхдээс олж ингэх гээд шүү дээ. Ер нь энэ хүүхд үнэн шилээд байгаа юм, худлаач шилээд байгаа юм уу гэдэг байдлаар хууль шүүхэн байгуулалт хандахгүй асуудлыг нам дарж байгаа зүйл зөндөө байгаа байхгүй юу?